Энэ зургийг харахад одоо арайч ингэмэргүй юм а үний юм уу гэмээр бүр ингэсэн. Энэ одоо юунаас болоод бүр ингэтрэмэр явах уу? Ингээ нуруунд бүр ингээд эс хэлбэрээр моригчсан. Тэгээд тэр хүүхдийн морилтыг чи ер нь юунаас болсон гэж бодож гэн гэсэн чи би жоохон өндөр. Тэгээ би ингээ ширээн дээр суухаар ингээ тэгшин суух боломжгүй. Би ингээ хажуултаа суугаад дандаа ингэж суугаад ингэж хичээлээ хийдэг байсан юм а. Тэгээ миний энэ л айгу миний нурууны морилтад нөлөөлч үү гэдэг ингэж байгаа байхгүй. Ялангуяа ийм юмн дээр бүр заавал үг хэлмээр санагдаад байдیں۔ 8 настай байхдаа сургуульд ордог гэсэн. Одоо болохоор 6 настайд орж. Тэр 6 настай хүүхдүүд чинь айгүй жижиг юмнууд байгаа шүү дээ. 6 настай хүүхэд өдөрт нэг 4-5 цаг суугаад хичээлээ ингээд төсөөлөхөөр тэр чинь яг эд бүүгээд ингээ хөдөлгөөнтэй байх хэвээр би физиологи нь тийм юм шаардж байгаа. Тэр удаан суухыг тэсэхгүй ийм насн дээр байгаа үед нөгөө хүүхдээ яг 4-5 цагийн хичээл орохор чи хүүхэд ядарна. Тэгээ ядархаараа яг буруу суун, далийн ийм асуудлууд бас нөлөөлөд байгаа. Тэгэхээр тэр ялангуяа хүүхдийн насыг 6 настайд нь хэрвээ оруулахаар бол хичээлийн цагийн маш бага дунд нь ингээд тоглоом наадам маягаар ингээд хичээлийн хийлэгдэх болд юм уу. Эн чинь бол одоо биднээс юм уу эцэг эхээс хүүхдээс хамаарах асуудал биш бүр төр засгийн зохицуулах хэмжээний асуудал болоод байгаа үстэй. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ нурууны морилтыг бол хувь хүний зүгээс ч асуудал байна, эцэг эхийн зүгээс ч асуудал байна, багш нарын зүгээс ч асуудал байна. Хүүхдийг зөв суулгах одоо тэр үзгээ зөв барихт нь сургах хэвээр, сургуулийн зүгээс зохицуулах хэвээр асуудал байна. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс ялангуяа эрүүл мэндийн яамны зүгээс зохицуулах асуудал байна. Ялангуяа тэр манай Монголд нурууны морилтын судалгаа ерөөсөө байдаггүй. Зүгээр яг манай эмнэлэг шиг ингээ сайн дураараа жижигхэн хамгийн дээдл 1000 хүн хамруулсан судалгаанууд л байна. Төр засгийн зүгээс одоо ямар бодлого баримтлах уу гэдэг ингээд ийм олон юмнаас энэ нурууны морилт гэдэг өвчин чинь хамаарат байгаа байхгүй юу? Одоо төрөлхийн ямар нэгэн гач хөгжил байж магадгүй эсвэл ерөөсөө хүүхдийн буруу дадал хвшил. Тэгээд насан жоохон ихсээд ирэхээр нөгөө гэмтэл аавах буруу одоо дадал хвшил нь улам гүнзгийрэх магадгүй нурууны өвчнөөр өвдөх нөгөө нурууны одоо буруу ачаал аваад жишээ нь хүүхдүүдийн хувьд бол нөгөө бие тамирын спорт тэмцээн, уралдаан тэмцээнд их орохдоо би халаалтаа баг хийгээд тэгээ айгу хүчтэй огцсон ингээд нөгөө хүүхдүүд чинь сакс уйлал голцоо тоглоно шүү дээ. Нөгөө сакс уйлалч айгу хурдтай хөдөлгөөн шаарддаг. Тэр үед ингээд булчин чангарсан үед би нөгөө нурууны судалгаа, булчин судлах дасгалуудаа сайн хийгээгүйгээс болоод ингээд нуруу мөрийгаад явсан. Эсвэл тэрнээс болоод нуруунд доотлын хоёр үеийнүүдээс суулт үүссээс болоод нөгөө хүүхд чинь өвдөлтөө хэвийн болох гээд ингээд буруу бие байрлуулсаар агаад мөрилт өссөн ч юм уу ингээд олон янзын шалтгаан байгаа. Ер нь бол хүүхдийн морилтыг бол ихэвчлэн тэр хүүхдийн дадал хвшлээс үүдэлтэй одоо шалтгаан бас яг нэг 100% тодорхойгүй морилт их эзэлдэг гэж болно. Хүн болгон эрүүл байхын тулд залуу наснда эрч хүчтэй хөдөлмөрлөх чадвартай байхын тулд нас ахисан хойноо ач зээгээ тойруулаад айтайхан тайван өвдөлтгүй амьдрахын тулд тэр хүүхэд бага наснаас л нурууны эрүүл мэнд гэдэгт анхаарсан байх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд дээрэс нь тэр нурууны морилт үүсгэж байгаа шалтгаануудад одоо нийгмийн хүчин зүйл бас их хамаарч байна тийм үү? Одоогийн сурах хүчнүүд дандаа ийм яг ийм А3 гэдэг үлээ те А3 хэмжээтэй ийм том сурах хүчнүүд болсон. Тэгээд ингээд бид нар сургуулийн хүүхдийн юг тэр үед хэмжиж үзэхгүй цүнх нь хэр зэрэг жинтэй байна. Яг одоо үндсэн нэг өдөр нэг 5-6 хичээл орд юм байна. Тэгээд тэр хичээлийн номнуудыг хийгээд үзсэн чинь ер нь дунджаар хүүхдийн цүнх 4.5-аас 5 кг жинтэй байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө энэ хүүхэд биеийнхээ жингийн 10%-тэй тэнцэх хэмжээний цүнх үүрнэ гэсэн ийм стандарт байдаг. Тэгтэл 1-р ангийн хүүхэд дунджаар нэг 18-19 кг жинтэй хэрнээ 4 кг цүнх хүрээ явна. 3-4-р ангийн хүүхдүүд одоо дундаж нэг 22-3 хэрнээ 4 кг 5 кг жин үрээд явна. За нэг 4-5-р ангийн хүүхдүүд дөнгөж нэг 20-30 төхөөд ирэнгүүтээ дахиад 5 кг жин үрээ явна гэдэг чинь бага насндаа ингээд айгүй хачаалалтай нуруундаа аваад байна да. Тэгэхээр чи нөгөө хүүхэд том ангид орох тусмаа нурууных нь өвдөлт нь ихсгээс өөр аргагүй тэр нурууны морилтад нөлөөлөхөөс өөр аргагүй юм байдалд орж байгаа байхгүй юу. Манай дээр нэг эмчлүүлэгч ирсэн. Гар нь өвдөд байна, бүр хүзүү өвдөд, гар өвдөд байна гэд. Миний уулын гар хүзүү өвддөггүй байсан. Би амралтаа аваад тэгээд нэг ачигаа сургуульд нэг
ганцхан сар зөөгөл цүнхийн нүрээдсэн чил миний хүзэн өвдөг гар өвддөг болчлоо гэд ингээ хэлчихсэн баггүй. Тэгээ эмчилгээнд явчихсан. Тэгэхээр чи нөгөө хүүхдүүд чи хэрэг өөрсдөө үрээд явна гэж бодвол тийм том хүнд хүртэл ихтгэхээр аюу хүнд ачаа үрээ явж гин гэсэн үг болж байна л да тийм. А дээрэс нь нөгөө нэг одоо сургуулийн орчин. Тэр сургууль хүүхдүүдээс одоо цүнхэндээ хэр юм их юм авч явахыг шаарддаг. Сургууль дээр илүүдл номоо орхио явцдаг локертой юу үгүй юу? Ширээн стандарт мөн үгүй юу? Энэ гэдгийг байна. Ялангуяа тэр ширээ сандлын асуудал бол айгүй чухал. Хүмүүс одоо хүүхдээ яаж өндөр болгох вэ гэдэг нь хамгийн сайн өндөр болгодог витамин шид байна уу гэл. Тэгэхээр үнэхээр мөрийдсэн бол одоо эхлээд тэр мөрөлтөө үзүүлэх хэрэгтэй. Ер нь өндөр болгох гэх тэр нөлөөтэй юу? За би энэ дээр харуулъя. Нуруу маань ингээд төв тэгшин байх хэвээр. Одоо чиний зүгээс ингээд харахад бол нуруу ингээд ихц босоо байгаа зү тийм. Ингээд ихц босоо байх хэвээр байтал нуруу маань ийшээ юм уу ийшээ эсвэл одоо ингээд С хэлбэрээр эсвэл С хэлбэрээр ингээд мөрийчхийг одоо хажуу тийшээ мөрийчхийг л мөрилт гэж яриад байгаа. Хажуугийн мөрилт гэдэг байгаа юм. Тэр мөрилт чинь хэрвээ одоо нөгөө хүний ингээд хэвийн хүзөөс сэр бүслэхэд байх хэвээр хэвийн физиологийн мөрилтүүд кипоз лордозууд нь өөрчлөгдчих юм бол кипосклеоз, лордосклеоз гэдэг ингээ англи. Тэгээ хэлбэрээр нь бол дөрөвний миний хэлжсэн шиг С хэлбэрийн, С хэлбэрийн мөрилт гэдэг. Бүр одоо ингээд нөгөө нэг мөрилтийг застдаг шороотын дасгал хийлэгдэг эмчнэрийн хувьд бол 3 мөрилттэй, 4 мөрилттэй бүлэг гэдэг ингээд өөрөөр ангилаа явдаг байхгүй юу. Мөричүүл яг одоо ийм өндөр байх хэвээр ингээд жоох мөричүүл өндөр мэдээч намс чинь тий. Тэгээд дээрэс нь нөгөө өсөлттэй болвол маш их холбоотой. Нурууны нөгөө нэг хүний хүүхдийн өсөлтийн гол үе нь болоод ирэхээр гол одоо бүс гэж байдаг. Тэр нь дандаа энэ нөгөө нэг ийм урт мөчтэй яс байдаг шүү дээ. Бууны яс, энэ шууны яс, гуйны яс, чүмэгний ясны дандаа ингээд толгоонууд байдаг байхгүй юу. Тэр хэсэг дээр өсөлтийн үе нь байж байдаг. Нурууны ясан дээр болохоор бас өсөлтийн зон гэж байдаг. Мэдээж хөлн зөвхөн өсөд авах биш, нурууны яс давхар өсдөг. Тэгэхээр нөгөө өсөлтийн үед мөрилттэй хүүхэд бол өндөр нь хамаагүй багасна. Өсөлт одоо жоох муу байвал нуруу одоо нөгөө нурууны асуудалтай байж магадгүй гэж бодно. Эсвэл нуруу хүүхэд ингээд нэг юм өсөд байгаа үед нь нуруугийн тэгшин байдлахад анхаарахгүй бол нурууны мөрилт нь яг тэр өсөлтийн үед эрс эксдэг гэдэг ийм хоёр талаас нь ойлгож болно гэсэн үг байхгүй. Эсвэл буруу сууд юм уу? Эсвэл буруу зогсоод байна уу? Эсвэл дандаа нэг барилаар унтаад байна уу? Жишээ нь ингээд толгоогоор ингээд доош нь хараад цээжээрээ доош харангуйтаа толгоогоо ингээд эргэлээд унтвал сэрний хүзүүний хэсэгт мөрилт үүснэ. Дандаа өрөөс нь талынхаа ташаан дээр зогсоод идэх хүүхдэд тэгээ өрөөс нь хөл дээр ачаал аваад. Тэгэх юм бол бүсэлгийн хэсэгт мөрилт үүсэх. Нуруу ерөөхдөө хазаах магадaltaй. Нэг хөлөө ачаа суугаад идэг. Зарим хүүхдүүд ингээд өвдгөө өргөөд ингээд нуглаад нэг хөлөө нуглаад тавиад суугаад идэг шүү дээ. Айгүй олон эцэг эхчүүд тэгж хэлдэг байхгүй. Манай хүүхэд одоо ингээд өвдгөө нуглаад нэг юм сууж явах юм. Энэ одоо зөв буруу юу гэд. Энэ нөхцөлд яг нөгөө бүсэлгийн хэсэгт чинь мөрилт үүсэх жишээтэй. Хүүхдээ 90 градус тонгоолго зогсуулаад гарын унжуулаад тэгээд ингээд 70 овгор байна уу үгүй байна уу гэдгийг хардаг юм тесттэй байхгүй. Дээрэс нь скилометр гэдэг нэг багж байдیں۔ Тэгээд тэр багжийг ингээд ууцнаас өгсүүлээд энэ нөгөө нэг энэ дээгүүр нь ингээд хэмжихээр нөгөө скилометр чинь ингээд заалттай. Хэрвээ нуруу далицсан байвал ийм эргэлт үүсдэг. Тэгэхээр нөгөө ингээ эргэлтэн дээр нөгөө тэр заалт нь ингээд ийшээ хазаагаад ирэхээр за энэ хүүхэд маань мөрөлттэй байна гэж үзнэ дээ. Ингээ ийм хоёр аргаар дээрэс нь ажиглалтаа нөгөө хүүхэд чинь тэгшгэн байна уу мөрөө байна уу яаж зогсож байна гэдэг ингээд тэмтрээд тэр тэмтрэлтэн дээрээ нурууны нугалмуудыг ингээд цэглэж зураад ингээд бид нар аль болохоор нөгөө хүүхэдтэй хоргүй энгийн эцэг эхээс нь зайшгүй зөвшөөрөл авах шаардлагагүй тийм аргаар багш нарын барьцуулаад судалгаа хийсэн чинь нэг 10 хүртэлх насны хүүхдээр нөгөө скилометрийн заалт чинь дунджаар 2.8 байгаа байхгүй юу. Скилометрийн заалтыг 0.0-оос 2 байх юм бол зүгээр хэвэн гэж үздэг. 2-оос 5 байвал анхаарал хандуулаарай гэдэг. Тэгтэл 10 нас хүртэлх насны хүүхдүүдийн дунд чинь 2.8 гэдэг чинь бас ер нь жоохон анхаарах шаардлагатай гэж хэлээд байгаа байхгүй юу. Эцэг эхчүүд өөрсдөө ч мөрийдсэн багт мэдэхгүй байгаа юм чи ямар ч байсан л зургийг нь ахуулахад бол мэдэгдэх юм биш үү? Тэгээ зургийг нь ахуулах хэрэгтэй юм байна. Дээрээс нь
одоо ингээд хагалгаанд ордог бүр эцсийн шатанд орчвол хагалгаа ихээс өөр аргагүй гэж байгаа шүү дээ. Тэр хагалгааг одоо мэдхгүй хүмүүст ингээнээр тайлбарлавал яаж яах гэсэн үг вэ? Яснаас нь авах юм уу? Ингээд түлхээд буцаагаад ингээд оёод залгана гэсэн үг үү? Яа гэм бэ? Хүүхдийн нурууны морилтыг илрүүлэхэд хамгийн одоо чухал үүрэгтэй хүмүүс нь бол яг эцэг эхчүүд нь шүү дээ. Хүүхдийнх нь нуруу ямар харагдаж байна энэ төр гэдгийг сайн анзаарч магадгүй одоо тэр эцэг эхчүүд бол тэр атомсын тестээр шалгаад үзчихээд нэг тийм төвхтэй биш шүү дээ, тийм үү? Та хэд бол та нарт одоо үзүүлээ тэгээ. Ингээд тэгшин зогслоо. За мөрний хэмжээтэй тэгшин зогслоо. Гарын ойртууллаа. 90 градус тонгоолоо. Толгой нь бол хүүсээ харсан. Ийм байдалд ингээд зогсохоор нурууны гал юм уу үсэлхийн ингээд хоёр тал нь ижлэхэн харагдана. Хэрвээ ингээд зогсоход мөрөлттэй байвал яг нэг талын тал нь ингээд овож харагдаж байгааз ингээд л ерөөсөө үзчих юм. Энэ бол нэг тийм амар их цаг мөнгө шаардахгүй эцэг их ерөөсөө хүүхдээ ингээд улиралд нэг удаа юм уу ядахтаа нэг жилд 2 удаа ч юм уу шалгаад үзчихэд энэ бол ерөөсөө хэцүү биш асуудал аахгүй. Бид нар тэгээ нөгөө эцэг эхчүүдэд зориулаад одоо эртхэн анзаарчаасаа гэл ингээл байн эмнэлгийнхаа постн дээр атомсын тестээр гэртээ үзээрэй гэдэг ингээ пост тавьдаг. Ер нь нэг тийм айхтар их хэрэглээд үзэж байгаа хүмүүс цөөхөн л байгаад байх шиг байдгийн. Уул нь бол хамгийн амархан. Хүүхдээ бүр нэлээд өмөр үйцэн хойно энэний дал ингээд нэг тал нь овоодсон байх юм. Энэ яагаад овоодсон байна гэд ирж байгаа байхгүй. Мөрөлт чинь ингээд нуруу нь ингээд мөрийнхаасаа гадна ингээд дотор талд нь ингээд цээж байгаа шүү дээ. Энэ цээжний хүндий чи ингээд давхар ингээд мушгирч идэг байхгүй. Тэгээ гүйцэд амьсгалж, ийм хүүхдүүд гүйцэж амьсгалж чаддаггүй. Бүх төр хүүхүүд ч гэсэн ингээд гүйцэд амьсгалж чаддаггүй. Чи одоо өөр дээрээ туршаад үзтээ. Чи эхлээд ингээд нэг жоох ингээд цээжээр ингээд мөрөө унжуулад ингээд бүхэгөө суучих. За тэгээ одоо ингээд хамгийн гүнээрээ амьсгал авдаа. Тийм ээ. За одоо ингээд тэнэ. Одоо бүр ингээд сайхан цээжээ тэнэлгэж. Одоо гүйцэд амьсгал авдаа. Цээж яаж байна. Бүр илүү тэнийгээд бүр илүү удаан урт амьсгалж өгч байгаа үстэй. Ингэж хүчил төрөгчөөр хангастай үедээ нөгөө мөрийгээ цээжчээ авчигдаад тэгээд дээрэс нь бүгтийгөө дэрхээр гүйцэд хүчил төрөгчөөр амьсгалж чадахгүй. Хүүхэд дандаа хүчил төрөгчөө дутуу аавна. Тэр нь нөгөө өсөлтөнд нь нөлөөлнө. Тэгээд нөгөө нэг дээрэс нь бие организмаа хүчил төрөгч нөгөө тэжээлийн бодисоор гүйцэд сайн хангаж өгөхгүй ийм асуудлууд гарна. За тэгээд бүр ингээд би нэг удаа нэг бүр гайхажсэн. За ихэнх эцэг эхчүүд хүүхдээ мөрийсэн байгааг анзаардаггүй. Энэ нь юутай холбоотой гэхлээр нөгөө манай монголчууд өө чи хүүхэд юм чи яалаа гэж өвдөх юм гэж ярьдаг шүү дээ тийм хүүхэд юм чи юу гэж өвдөх юм бэ гэдээ ярьдаг. Тэгтэл нөгөө нурууны мөрөлт чинь жинхэнэ хүүхэд наснд бий болдог өвчин байхгүй. Тэгээд хоёрдугаарт эцэг эхийн анзаарахгүй байгаа нь нэгдүгээрт хүүхэд өвдөхгүй гэсэн бодол хоёрдугаарт нь орчин үеийн хүүхдүүдийн хувцсалтын энэ хэм маягтай холбоотой. Чи энэ гадуур явж байгаа хүүхдүүдийг харж байна уу? Бүгдээрээ ингээд том юм хэлэхгээр цамцтай бүгд хэлэхгээр өмдтэй тий тэрний цаанаас ээж аав нь нэгдүгээр анзаарахгүй ийг нь анзаарч чадахгүй ингээд оройтсан байх тохиолдол айгүйх байдаг байхгүй юу. Тэгээ хүүхдийн мөрөлт бол ерөөсөө байнга нэмэгдчихэд. За би чамд одоо нэг зураг үзүүлье. Энэ зурган дээр ингээ харахаар яаж байна. Энэ болохоор 25 оны зураг байхгүй юу. Манайд нэг 13 настай хүүхэд нодны үзүүлсэн. Ингээд энэ үед ерөөсөө нөгөө нэг яг энэ саяын маягаар нөгөө эцэг их нь мөрөлттэй гэдгийг мэдээгүй явж байгаад энэ үед одоо нөгөө мөрөлтийн зэргийг копи өнцгөр яг эрентген зурган дээр нь хэмждэг. Энэ хэмжилтээр энэ хүүхэд одоо энэ сэрний хэсгийн энэ мөрөлт нь 67 градус байсан байхгүй юу. За тэгсэн чинь энэ хүүхэд манад үзүүлсэн мөрөлттэй гэдгээ мэдсэн зураг авахулсан. Тэгээд 1 жил бас гэмтэл цогт үзүүлсэн. Тэгээ ер нь бол эмчнээс зөвлөгөө аваад дасгал хий усан сэлээрээ гэж зөвлөсөн. 1 жил одоо ингээд усан сэлээл яваад байсан гэж байгаа. Тэгсэн чинь энэ жил болсон чинь дахиад одоо нөгөө мөрөлтөө ямар хөө байна гэдгийг үзүүлээд ирсэн чинь нөгөө мөрөлт маань бүр 83 градус болоод ингээд ихссэн. Одоо энэ хоёрыг ингээд зэрэгцүүлээд харахаар ер нь жоохон өөр харагдаж байна уу тий?
Ингээд нэг нь 25 оных нь арай мөрөлт нь баг, 26 оных нь арай. Тэгэхээр яг энэ нөгөө нэг өсөлтийн үед нөгөө нэг нурууны мөрөлт арай огцом ихсдэг гэдэг маань хэвийн үед одоо нэг 11-ээс 12, хүүгүүд 13-аас 14 насны охтуудад энэ мөрөлт ингээд юу байхад ингээд жилд нэг 2-оос 3 градусаар нэмээд явдаг бол яг энэ шилжилтийн насанд бүр 10-аас дээш градусаар нэмэгдэх магадлал байдаг байхгүй. Тийм болохоор эрт илрүүлэх нь айгүй чухал байгаа. Соггийн сэргээн засах үндэсний төв. Гэхдээ энэ одоо ийм хүүхдэд зориулсан хагалгаа чинь айгүй тийм нарийн тоног төхөөрөмж шаарддаг. Тэгээ дээрэс нь яг энэ хэсэгт одоо ингээд энэ хэсгийг одоо тэгшилх нь байна шүү дээ. Энэ мөрөлтөй байгаа хэсгийг энэ тал руугаа ингээд бүх нурууны одоо энэ хажуугийн энэ сэртэнг дагуулад ингээд ийм зориултын тусгай шүрүүпнүүд зоогоод тэр шүрүүпээ ингээд нэг ийм төмөртэй ингэж авчираад ингээд бэхэлж тогтоодог гэсэн үг байхгүй юу. Бид нар урмал нэг далигаа дурагчаар энд нэг юу тавиад босоо юм тавиад ийшээ ингээд татаад боочхоор энэ урмал тэгчрээ дурагчдаг да. Яг тэрнтэй адилхан одоо нэг л одоо зарчим маягаар хийдэг. Гэхдээ нөгөө энэ сэрний ялангуяа ингээд ууш зүрхний энэ хавийг хамаарсан энэ хагалгаа айгүй өндөр үнэтэй тоног төхөөрөмж шаардлагатай. Хоёрдугаарт нь маш их туршлага шаарддаг болохоор зөвхөн манай гинтлийн эмнэлэг одоо нэг юм багаж хэрэгслээ юм хүмүүс цагцсан гэжсэн. Тэгээ мэдээж явандаа юу яах вэ? Одоо арай жоохон хөнгөн хагалгаануудыг хийдэг. Хүнд хагалгаанууд бол ер нь Монголд хийгддэггүй. Тэгээ энийг бол бид нар гадаад улсууд руу зуучилж өгдөг. Ер нь бол дэлхий дээр хамгийн одоо энэ ортопеди мэс засал гэж яригддаг. Энэ ортопеди мэс засал хамгийн их туршлагатай дэлхийд тэргүүлэх улсууд нь бол Америкийн нэгдсэн улс, тэгээд Франц, Турк гэдэг байхгүй юу? Америк руу бол мэдээж виз олоход хэцүү, тэгээд маш хүнтэй тусна. Франц бас айгүй хүнтэй болд юм байлаа. Тэгээд бид нар бол Туркийн меморал эмнэлгийн нуур дэвшилтэд нуруу нугасны мэс заслын төвгээд газар руу зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд явуулдаг. Тэгээд эцэг эхчүүд яг энэ хагалгаатай холбоотойгоор эцэг эхчүүдийн нэг асуудаг юм байдаг байхгүй юу? Одоо ингээд нуруу руу ингээд шүрүүп цоогоод ингээд тэгшилчгээд тэр хадаас олгосон нуруу нь өсөхгүй, ингээд ганцхан тэр нугал мань өсөхгүй байх тохиолдол байдаг гэсэн. Тэгээд айгүй одоо хүүхд чинь ингээд алсаараа хөгжлийн бэрхшээлтэй болчдөг гэсэн. Үнэн үү гэж айгүйх асуудаг байхгүй юу? Тэгвэл бас үгүй. Одоо ингээд нэг 4-5 жилийн өмнө нэг 8 настай охиноо нэг ээж дагуулад ирэхгүй юу. Тэгсэн чи тэр хүүхдийн нурууны мөрөлт болохоор зүгээр нэг буруу дадал эвшил биш, харин сэрнийхээ хэсэгт нэг ийм тал нугламтай байжгаад тэгээ мөрөөцөө хөвгт байгаад тэгээ яг бид нар энэ тал нуглам байна. Энэ тал нугламыг ахуулчихад бол ингээд одоо хүүхд чинь тэгшэрнэгээ зөөлсөн чи харин ерөөсөө цаг алдахгүй очоод тэр хаалганд орцсон юм байлээ. Тэгээ яг тэр ээж надтай эргэж холбоогүй байраг учраас би хагалгаанд орцсныг мэдэхгүй байжгаад тэгээд 24 оноос бид нар тэр меморал эмнэлэгтэй хамтарч ажиллаад Айдагон гэдэг бас дэлхийд нэлээд нэртэй ийм мэс засалч манай дээр 3-4 удаа ирж үзлэг хийсэн. Тэгээд энэ үзлэгийн үеэр харин нөгөө хаалганд орсон хүүхдүүд маань нөгөө давтан үзлэгэндээ ирдэг байхгүй. Тэгээд тэр ирэх үед харин бид нар нөгөө нэг нэлээ ингээд 3-4 насны нэг охин ирсэн чи харин ээж нь би нөгөө хүүхдээж сайн таньдгүй, ээжийн сандгүй гэсэн чи харин ээж нь эмчээ танд өстой баярлаж явдаг шүү. Та манай хүүхдэд тал нугламтай гэдгийг мэдээ биднэрт ингээд зааж өгөө. Тэгээ бид нар очиод хагалгаанд орсон гэсэн. Тэр хүүхдийн нурууны зургийг би үзсэн. Ерөөсөө тэр нуруу нь ингээд тэр хаалгаа хийсэн. Энд чинь сэрний хэсэгтэй хаалгаатай энэ хэсэгтэй мөрөлтөй байгаа юм чи энэ хэсгийг ингээд тэгшлээд ингээд 6-аас 7 нугламд ингээд нөгөө төмрөөд цоогоод ингээд татаад ингээд босоод тэгшлэгчээ тавиад ингээд хийцэн хагалгаан дээр нөгөө хүүхд маань тэр нугламууд нь зүгээр хөгжөөд ингээд хэв юм байжсэн. Тэгээ дээрэс нөгөө хүүхд маань айгүй гоё өндөр тэгшгэн болцсон, айгүй том болцсон. Тэр хүүхдэд тэр хагалгаа орсон
одоо энэ хүүхэд хаалганд ороод ийм болчихжээ, энэ хүүхэд мөрөлттэй юм байна гэмээр тийм юм юу ч ажиглагдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань юу гэж ойлгох ёстой гэхээр хүүхэд чинь хэрвээ мөрөлттэй байвал л илүү эрсдэлтэй. Тэрнээс биш хагалгаа болвол тодорхой хэмжээгээр нэг их бүр тийм амь насанд хүрэхээр эрсдэл гайгүй. Эргээд хүүхдийн чинь амьдралыг илүү сайжруулна гэж бодох хэрэгтэй. Хагалгаа оройтох бас нэг тийм сайн биш. Ягаад гэвэл одоо иймэрхүү хэмжээнд хүрээд одоо эн чинь бүр 83 градус болсон байна шүү дээ. Ийм хагалгааг бүр төв тэгшгэн болгох арга бас ерөнхийдөө жоохон бага юм байлаа. Тэгээд одоо тэр Мехмед Айдуган эмчийн нодон бид нарт ирээд тэр склерозын хурлын үеэр тавьсан ихтгэлийн үед одоо хагалгаан дээр ийм зарчим баримталж байна гэдэг ингээд тавьсан ихтгэл дээр нь бүр ийм 60-аас дээш 80 хүрсэн градустай мөрөлтөн дээр энийг эрхвиш ингээд арай тэгшилж байгаа болохоос яг ингээд тэгшилчих боломж ирнэ бага байдаг юм байлээ. Тэгтэл нөгөө зүрх судас нь дээрэс нь уушгин сайн ажиллахгүй болоод ирэхэд чинь хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болж байна. Тэгэхээр бид нар аль болохоор хүүхдүүдэд бага нурууны мөрөлтийн бага байгаа дээр нь юу яах шаардлагатай байлээ. Хүүхдэд анхаарах шаардлагатай байлээ. Тийм байна. Ямар ч өвчөд урдсан сэргийлэх анхаарах хамгийн чухал шаардлагатай байгаад байна тий. Одоо энэ хүнд хүчээр ажил хийж байгаа зайлшгүй ачаа бараа зөөдөг, гадаадд ч гэсэндээ ингээл айл нүүлгдэг. Яалтчгүй тийм хүнд юм зөөх шаардлагатай бол одоо урдсан сэргийлэх арга чарга гэж байна уу? Зөв зүгээр ингээд нас бид хүртсэн ч гэсэндээ дараа нь бас эрсдэл үүсэж байна үү? Залуучуудын хувьд ер нь нөхцөл байдал юм байна. Нурууны өвчин залуучуудын донд нэлээд түгээмэл болчихсон байгаа. Эсвэл одоо нуруу нь арай хараахан өвдөггүй байгаа хүмүүс зөвлөгөө өгтөө нэгдүгээр буруу дадлын хвшлээ зөв болгоо гэж хэлдэг. Дандаа баруун талын хөл дээрээ зогсдог болвол яг уу баруун талын ташаа өндөр болно. Тэгтэл энэ ташаагаа дагаад нуруу маань ийшээ дэлийгээд байна. Энэ хүн ингээд дэлийгээрээ ингээд байхгүй. Энийг тэгшлэхэд бол бие ингээд мөрилгадаг байхгүй. Тэгэхээр одоо яг энээс үүдээд зөв зогсоох, тэгшэн суух. Тэгээд нуруу ингээ хэвийн хотгортой байх хэвээр. Тэр хотгор байх юм бол нурууны чи одоо миний хурууны үеинүүдийг нэг нурууны үе гэж бодох юм бол хотгор байж ачаал нь энэ хоёр цэг дээр энэ шугамд, энэ хоёр цэг дээр энэ шугамд, энэ цэг дээр энэ шугамд гэх маягаар ингээд ачаал маань тарах хэвээр байдаг. Манай монголчуудын бараг 80% нь нурууны хотгор нь тэгшрээд ингээ хотгор нь тэгшэрсэн байдаг байхгүй. Тэгээд манай дүрс оншилгооны эмчнэр эрентген зураг юм уу, эмрэ зурган дээр нь хүзүүний бүсэлхийний хотгор тэгшэрсэн гэж бичээд өгөөд байдаг. Тэрэнд хүмүүс ерөөсөө анхаарлаа хандуулдаггүй. Тэгэхээр нөгөө хотгор байж ачаал нь ингээ бүх нугаламж жиг тарах хэвээр байтал хотгоргүй болцсон юм чи яах вэ? Нөгөө акробатын тамирчид ингээ бие дээрээ ингээ дараалаад ингээ зогсоод үзүүлэхэд хамгийн доотлын хүн хамгийн их ачаал авдаг шиг ерөөсөө тэр доотлын бүсэлхийний доотлын хоёрхан нугаламж жирвчийн зүлхэлт үүсэж байгаа байхгүй. Ер нь месасл хийлгсэн тийм статистик үзүүлэлтээр ч гэсэн L4-5, L5-аас S нугаламж л хамгийн их суулт үүссэн байт юм байлээ. Тэгэхээр одоо нуруугаа наацах нь одоо юу яхахын тулд хотгор байхын тулд яах вэ? Ингэж үзэн. Чи одоо ингээд нуруугаа ингээ одоо яг ингэ сууж хагаад нуруугаа ингээ тэмтэрхээр чиний нуруунд хотгор тэмтэрэгдэж байна. Тийм. За одоо бөксөө жоохон урагшлуулаад ингэ суучаад одоо ингээд гараа оруулаад нуруугаа тэмтэрдээ энэ тэгэхээр ингээ бөөрнхий болоод ирж байгаас тийм. Тэгтэл манай Монгол ихэнх хүмүүс бүксээ урагшаа босуулаад ингэ суудаг тийм үү? Машиндаа үргэлж ингэ суудаг. Тухтай байна гэж бодцсон тийм. Тэгтэл энэ маань яах вэ? Нуруу чинь ингээд хэвийн үедээ хотгороо хадгалж байгаа үедээ жир хүчин уртлын хоёр нурууны хоорондын зай уртлын хэсгээр их артлаараа арай бага зайтай ийм байдаг байхгүй юу? Саяын чиний сууж байгаа байрлалд яг уу нуруу уртлын хэсгээрээ ингээ ойртоод эхэлнэ. Ойртохоор яаж? Энд байгаа юм нь аргашаа ингээд түлхэгдээд ирнэ гэсэн үг ээ. Ингээд түлхэгдээд ирнэ. Тэгэхээр ингээд хэрвээ тэгшгэн суудаггүй, бүксөө урагшаа гусууд суудаг, нуруугаа бүхийлгэж ингээд суудаг, эсвэл машиндаа урагшаа суудаг болвол яах вэ? Энэ нурууны жиргэвчийн зүлхэлтийг үсгээл юм гэсэн үг. За тэгэхээр нурууны ингээд нуруу ингээд баг багаар буруу сууснаас болоод баг зэрэг ингээд зүлхийгээл эхэллээ. Баг зэрэг зүлхий. Энэ үед яах вэ? Нөгөө энэ жиргэвч чинь энэ хоёр нурууны хооронд зайг хадгалж өгчээж энэ артлын хөндий чөлөөтэй байдаг байхгүй юу? Энэ хөндийгөр чинь нугас явна. Нугаснаас нуглан болгоны тоолонгоор салаасан ийм хажуугийн мэдрэлүүд салаална. Энэ мэдрэлүүд хамгийн өвдөлтийг мэдэрдэг хэсэг. Тэрнээс биш нөгөө нурууны яс өөрөө мэдрэлийн судалжилт багтаа учраас нэг их өвдөлт мэдэрдэггүй.
мэдэрдэггүй. Жирэмч өөрөө өвдөлт мэдэрдэггүй. Хамгийн гол өвдөлт мэдэрдэг юм нэг бол нугас, эсвэл нугаснаас салаасан энэ цангилаа, эсвэл энэ судсууд байхгүй. Энэ судас одоо энэ хүндийн нүхээр ингээд юунд ч хавчуулагдаггүй харагдаж байна да. Энэ хүндийн хэрвээ чөлөөтэй байгаад энэ судас ямар ч юм шүрхэхгүй бол хүн ерөөсөө өвдөхгүй гэсэн үг байхгүй. Тэгтэл одоо доошоо тонгойж удаан зогслоо. Эсвэл огцон бүхий лөө. Эсвэл одоо тонгойсон байрлалд хүнд юм өргөлөө. Эсвэл одоо энэ хүнд юм өргөцсөн хэрнээ мошгорох хөдөлгөөн хийсэн энэ нөхцлүүдэд энэ жиргэвч чинь илүү том байгаагаасаа илүү том зүйл хийх юм уу? Эсвэл одоо ингээд энэ гадна талын малын хасыг үеэр нь нуглах нэг олон цагиргууд харагддаг штэ. Тэр цагирн бүрхүүл нь нэг нэгээр урагдж байгаад энэ дотор талын гээл маягийн бодис нь энэ нугасныхаа хүндийг дагаад ойччих юм бол сая энэ мэдрэлийн судал бүр хавчуулагдаад одоо ингээд хоёр талаасаа ингээд хавчуулагдахаар энэ мэдрэл яаж ингээд хоёр талаасаа хавчуулагдахаар улаагаад хавдаад үрвсээд ингээд ирэхээр сая тэр нөгөө нурууны өвдөлтч мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө залуучууд нуруугаа эрүүл байлгахын тулд зөв суудаг, зөв зогсдог, машина зөв байрлалд юу яадаг, жолооддаг. За хүнд юм өргөхөөр болвол яг уу одоо юунд зөв байрлалд одоо нуруугаа төгжээд нуруугаа тэгшхэн сууж юм аваад эргэж босох ийм техникээ эзэмших юм бол нуруу заавал муудах ёстой гэсэн үг ш. Тэгээ энэ жиргэвчийн зүлхэлт ялгүй жоохон ингээд нуруугаа юу яагаагүй мэдрэлийн судлаа бүрэн ингээд хавчуулж айхтар том ингээд шүргээг урагдаг үед ингээд баг зэргийн зүлхийцэн үед хүн нэг хүчтэй өвдөлт мэдрэхгүй жоохон нуруу чилээд яваад байдаг. Тэгэхээр бид нар нуруугаа эрүүлгээл бодоод яваад байдаг байхгүй. Тэгээд дараа нь яг жил болгон шинжилгээ хийх ёстой байсан чинь шинжилгээ хийхгүй явж байгаа л нөгөө жиргэвчийн зүлхэлт нь улам томруулааснаа нэг өдөр нөгөө фиброз хэлсэн нь урагдчих юм уу? Эсвэл бүр айгүй том зүлхийгээд тэр мэдрэлийн судлаа дарцсан үед сая би ихэнх хүмүүс тэгж хэлдэг. Миний нуруу нэг 5-6 жилийн өмнөөс жоохон өвдөд байсан юм аа. Гэхдээ одоо нэг 10 хоногийн өмнө нуруу нэг хүнд юм өргөл амар хүчтэй өвдсөн чи одоо ерөөсөө өвдөлт нь нэмж өгдөггүй. Өмнө ингэж амар хүчтэй өвдөж байгаагүй гэдэг үгийг баг ихэнх хүн хэлдэг. Тэгэхээр нөгөө буруу техникээр юм өргөдөг, буруу суудаг, эсвэл одоо нөгөө би халаалт сайн хийхгүйгээр, сунгалт сайн хийхгүйгээр дасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу ийм юмнаас болоод энэ нуруу маань ингээд хүнд зэрэг дарагдсан үед бид нар өвдөлт өгнө аль хэзээний нөгөө нурууныхаа өвчнийг хүндрүүлэхгүй байх боломж нь хоцорсон байдаг байхгүй. Тэгээ гол асуудал нь нурууны энэ зүлхэлт хизээч буцаж одоо эмчилгээ хийлгээд байрандаа орохгүй. Тэгээ ирж үзүүлээд эмчилгээ хийх гэж байгаа хүмүүс үзүүлээл нурууны зүлхэлттэй болсон гэдгээ мэдэнгүүтээ одоо яавал идэх үү гэдэг. Тэгэхээр тэр нь бол яг үндсэндээ болвол идэгдэггүй байхгүй. Одоо зүүрлээд ярил л да. Машины дугуй айлаа гэж бод. Машины дугуй ингээд хавгнаад ингээд нэг том помбосын юм үсчдэг штэ. Тэр үед бид тэр дугуйг яах вэ? Түлхээд тэр энэ хавгнсан хэсгийг түлхээд оруулах гэж арга хэмжээ авдаггүй эсвэл сольдог байлоо. Ихэвчлэн сольдог. Ерөнхийдөө бол тэр хавнг түлхээд оруулах ямар ч боломж байхгүй. Тэгвэл тэр жиргэвчийн зүлхэлч яг тэрнтэй адилхан асуудал байхгүй. Тэгэхээр аль болохоор том зүлхийхээс өмнө сэргийлэх ёстой болохоос ш ингээд нэг зүлхийцэн хойно нь би одоо яаж идэх үү гэдэг асуудал бол айгүй хэцүү. Яг бүр хүндрээд ирэхээр эн чинь нөгөө нугасаа дараад юм уу? Эсвэл мэдрэлийн судлаа хүнд зэргээр дараад тэгээ хүн одоо нөгөө нугас дарагдчихулчаа саажилт үүсэн шүү дээ. Тэр дарагдсан хэсгээс доош хэсгийн бүх хэсэг одоо хөл нуруунд бүсэлхийд байвал хөл хүзүүнд байвал бүр 4 мөч ингээд саажих аюултай учраас эмчнэр тэр нөхцөлд яаж тэр хүнийг амьдралын чанарыг авч үлдэж өөртөө бас ингээд хөдөлмөрлөх чадвартай үлдэхийн тулд аргагүй ихэнд мэдрэл чөлөөлөх хаалгаа хийдэг. Мэдрэл чөлөөлөх хаалгаа нь бол ерөөсө бүтээсэн хэсгийг ингээд өөлөө тавьчихна гэсэн үг. Хэрвээ жиргэвч нь бүр байхгүй болцсон байх юм бол тэнд одоо хиймэл жиргэвс болоо хаалгаа бас хийн гэсэн. Ер нь тухайн үеийн месаслин эмч тэр хүнд ямар одоо эмчилгээний хаалгааны зарчим баримтлах уу гэдгээ тухайн хүнийхээ одоо өвчний байдал, үе шат, нөгөө хүнийхээ зовир юмнаас хамаарат сонгодог гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол уламжлалтай эмнэлгүүд, сэргээн засгийн эмнэлгүүд болвол яадаг вэ гэхээр энэ хүнийг энэ нэгэнт өвчтөй байгаа бол месаслин залтай болтон өвчнийг хүндрүүлэхгүй байх. Месаслинын дараа өвчнийг дахиж одоо
тэр хүн чинь ихэнх хүмүүс бараг нэг 2-3 жилийн дараа за ер нь хаалганд орсон хүмүүсийн мэслийн эмчнэрийн статистикаар бол хүмүүсийн 25-аас 40% нь давтан хаалганд ордог. Дахиад жиргэг цүлхийг аюултай гэж үздэг. Бид нар тийм байдалд хүрэхгүй тулд гайгүй байх юм бол нэмж хөндрүүлэхгүй байхын тулд бүр одоо өөрөө тэр хүн чинь хаалганд орох сонирхолгүй айдаг, дээрэс нь одоо хаалганд орох ямар нэгэн одоо сэтгэл зүйн хувьд юм уу, санхүүгийн хувьд юм уу, эсвэл одоо гэр бүлийн нөхцөл байдал, ажлын шаардлагаар хаалганд орох боломжгүй үе бас байж болно шүү дээ. Тийм байх юм бол тэр хүнийг одоо ингээд бүр өвчнийг хөндрүүлэхгүй байх ийм зарчмаар л эмчилгээ хийж байгаа гэсэн. Сонин урсгал байна. Гадаад байгаа монголчууд Монгол руугаа, Монголд байгаа монголчууд нь гадаад руу, хятад руу. Тэгээ аль нь сайн? Тэгээ манай Монголын одоо тэр уламжлалт авах энэ нурууны тал дээр ч юм уу тий эмчилгээ үйлчилгээний хувьд одоо тийм байдаг жишээ энэ төр байна уу? Та энэ тал дээр эмчийн хувьд ямар байр суурьтай? Харин яг тийм урсгал бол ажиглагдаад байдаг шүү дээ. Ер нь бол эмнэлгүүд 7 сарын сүүл наадмын дараанаас бараг 9 сар хүртэл айгүй хачаалтай байдаг. Тэгээд тэдний бараг 50%-ийг гадаадаас ирсэн монголчууд ирж эмчилгээ хийлгдэг байхгүй. Яг үндсэндээ одоо нурууны өвчин одоо бүр хаалганы залтаа болоогүй байлаа гэж бодоход, бүр хүндрээгүй байлаа гэж бодоход тэр эмчилгээг гадаадад болвол юу гэж үздэг вэ гэхээр ихвчлэн хүмүүс хэлдэг. Жохоо настай хүмүүс нь бол өө надад ч одоо насных та одоо дасгал хийгээд нуруугаа өвдөхгүй бай гэж хэлдэг. Нөгөө залуучуудад нь болохоор хаалганы залтаа алга өвдөд байвал яг тариа хийлгүүл хийлэгчих та ерөөсө дасгал хөдөлгөөн хийлгээ гэж хэлдэг. Эсвэл сэргээн засах эмчилгээнд яв гэдэг. Сэргээн засах эмчилгээнд тентгийн сэргээн засах эмчилгээ онцгүй нэг шаардлага хийдэг, нэг хөдөлгөөн хийлгдэг, өөр юм хийдэггүй. Тэр нэмэр болохгүй байна гэд ингээ монголчууд ирээд ирдэг байхгүй юу? Бид нар ч юм бол ирж байгаа монголчуудаа яг уламжлалт сэргээн засах эмчилгээг хавсруулад сэргээн засах эмчилгээнээс одоо нөгөө төрөл бүрийн шаардлага УВЧ юм уу эсвэл улаан гэрлийн шаардлага эсвэл лазерын шаардлага тэгээ хүзүүний нурууны дадлага электропорез эмчилгээ шок вейв эмчилгээ гэдэг ингээд олон эмчилгээг нь хийгээд өгчөж байгаа. Уламжлалт эмчилгээнээс зүү тавих, бариа хийх, бомб тавих, шивүүр тавих, усан зүү хийх гэдэг ингээд ийм эмчилгээнүүдийг хийгээд өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө тэр монголчууд гадаадад ажилладаг монголчууд хэрвээ нуруу нь өвдөж байгаа бол тухайн үед мэдээж өвдөлтөө тэсэд яваад байхгүй тодорхой хэмжээгээр эмчид үзүүлсэн байгаа. Тэр эмнэлгийнх нь үйлчилж байгаа үзүүлж байгаа үйлчлэл тусламж үйлчилгээ нөгөө Монголд байдгаа гүйцэхгүй болохоор эдгээр чи ирсэн дээрээ нэг айтайхан нуруугаа эмчилүүлчихэд явъя. Ихэнх нь л за жил яг Солонгост байдгууд нь бол нэг жил нэг ирчихэж байгаа. Тэгвэл нөгөө Австрали, Америк хэднэрт ажилтгууд нь бол өө 2-3 жилдээ ирэхгүй. За нэг ирсэн дээр бушуухан сайн эмчилүүлээд явъя гэдэг ингэдэг. Тэгэхээр бол ерөөсөө яг сэргээн засах эмчилгээний хувьд бол Монгол бол ямар ч дэлхийн улс орнуудаас ерөөсөө илүү юу гэхээс ерөөсөө дутуу биш. Тэгээд чи одоо нөгөө хаалганы залтаа биш нуруугаа эмчилүүлэхэд явсан урагшаа жишээний явсан хүмүүсийг төсөөлө бодъё л да. Та урд очиод яав гэдгсэн чинь би нэг Эмират зураг авахулсан. Тэгээд би надад нэг хэд хоног зүү тавьсан нэг тан огсон л гэж хэлж байгаа байхгүй юу. За яг зарим газар нэг бомб тавьж бариа гэдэг юм шиг ба. Тэгээд зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Урагшаа миний хаалганы залттай биш юм байлээ. Урагшаа явж эмчилгээ хийлгэсэнд ороо зүгээр л танаа эмнэлэгт эмчилгээгээ хийлгээ энэ хамаагүй урагшаа явж эмчилгээ хийлгэсэнс хамаагүй дээр байна гэж хэлдэг. За зөвхөн одоо тэр юунуудын одоо энэ нурууны өвчний хувьд зөвхөн одоо нурууны суулттай хүмүүсээс гадна юуны эмчилгээ байна. Одоо тэр нурууны мөрөлттэй хүүхдүүдэд хийсэн хаалгаа байна. Урд хийсэн хаалгаа бол ямар ч байсан Турк, Франц, тэр Америкт хийсэн хаалгаанаас чанарын хувьд их муу юм шиг харагддаг. Одоо сүүлийн үед хүмүүс нурууны мөрөлтийн корсет хийх гээд урагшаа их явж байна л да. Тэрийг ч бас буруутгах аргагүй. Яагаад гэвэл өнөө хүртэл Монголд ерөөсөө нурууны мөрөлтийн тэр бэхэлгийн эмчилгээг хийдэг газар ерөөсөө байдаггүйсэн. Би манай эмнэлэг Алтан байд эмнэлэг энэ жилээс өксүүлээд Турк улс руу тэр корсетийг захиж өгч байгаа байхгүй. Тэр чинь айгүй тийм нарийн ажиллагаа. Зөвхөн тэр хүний мөрөлтийн хэлбэр тохируулаад онцгой ганцхан хувийг хийнэ гэсэн үг байхгүй. Өөртөө зориулж захиалгаа. Тэгээд нэг удаагийн хийгээд
шилжүүлсэн корсет өөр хүүхдэд хизээч таарахгүй гэсэн. Германы нэг Оттобок гэдэг яг ийм ортопедийн зориулалттай хэрэгсэл нийлүүлдэг ийм албан ёсны дэлхийд брэнд болсон үйлдвэртэй хамтарч ажилладаг ийм Туркийн юутай ортопед протезийн үйлдвэртэй хамтарч ажиллаж эхэлж байгаа. Дээрээс нь дахиад бас нэг одоо урд явсан хүмүүсээс бас дахиад ингээд асуудал байдаг. Нурууны хагалгаанд орсон хүн иржээ. Тэгээд тэр нь ямар хагалгаа их вэ? Нөгөө түрүүний миний ярьсан мэдрэл чөлөөлөх хагалгаа хийж л байгаа байхгүй юу? Тэгээд эргээд нөгөө хүний маань нуруу ингээд жоохон ингээд нурууных нь өвдөлт дахиж өгөөд дахиад жоохон цүлхэлт үүссэн. Өөрөөр хэлбэл удаагүй 2-3 сар болонгуудаа дахиад цүлхэлт үүссэн. Тэгээд нөгөө эмнэлэгтэй хандсан чинь дахиад яг төдий данийхаа мөнгийг зарцуулж хагалгаанд орох шаардлагатай болж байгаа байхгүй юу? Хэрвээ Монголд байсан бол энэ асуудал бас арай өөртэй, арай өөр маягаар шийдэгдэг. Тэр хүн чинь байнга хяналтанд байгаа. Тэгээд магадгүй тэгж цүлхийх боломжгүй ч байсан байж магадгүй. Тэгэхээр ерөөсөө манай Монголд захын мэдрэлийн мэс заслын эмчийн хийдэг хагалгааг тэнд очиж хийлгээд байгаа байхгүй урд хөх хотод очиж юм уу хийлгээд байгаа. Энэ бол нэг тийм сайн асуудал биш. Эрхээр нүцсэн чинь нөгөө хүн чинь хятад хагалгаанд орсон. Тэгээд нөгөө CD-г нь өмнөх CD-тэй ингээ харьцуулаад нэгээд үтсэн чинь бэхлэгээ ингээд 7-8 нугаламд ингээд бэхлэгээ хийгээд тогтооцсон байгаа хэрнээ нөгөө ингээд 2 нугаламыг ингээд холдуулж татаагүй нөгөө зүлхийдсэн зүлхийлт нь яг нугасаа шүрх цугууч хийвэр. Өөрөөр хэлбэл тэр хүн чинь нуруу руу чинь ингээд баахан хадаас тогтоогоод ингэчгээр чинь тэнд дахиад яг тэр одоо мэдрэл чөлөөлөх юм уу эсвэл дахиад бэхлэгээний хагалгаа хийх боломжгүй болчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр эмнэлэг рүүгээ эргээд холбогдсон одоо таны хагалгааг бид нар хийх ёстойгоор л хийсэн одоо өөр арга байхгүй гэд ингээ хэлсэн байлаа. Тэгээ бид нар нөгөө Мехмет Айдагон эмчийг ирэхээр нь дахиад нөгөө хүнээ үзүүлэхгүй одоо тэр хүн чинь ингээ байн өвдөд айгу зовиртой байгаа болохоор нөгөө эмч энд бол заавалчгүй айгу буруу хийсэн байна. Тэгээ заавал шинээр хагалгаа хийх шаардлагатай гэдэг ингээд юу яажсэн бас байдаг. Тэгэхээр би бол нурууны өвчтөй хүнийг бол урагшаа явах бол нэг их онц хэрэггүй юм байна да. Монгол нь бараг дээр юм биш үү гэсэн заримдаа ийм бодол яадаг. За хамаагүй бүр хөх хотоос цаашаа эднэр байвалж юм яах юм те. Бид нар шингэд офис суудаг яг буруу суснаас ч юм уу болоод мөр хөшөөд ч юм уу нурууч хилээл янз бүр болонгууд барийн дор илгээл бодчихдээ. Тэгэл ямар ч хамаагүй нэг барай гэсэн хаяг байвал яваад орчин ажилтгаа ойрхон гэртэйг ойрхон ч юм уу. Барайч нарт тэгээ үзүүлээ бариулах нь зөв юм уу? Бид нар одоо нуруу өвдлөө мөр хөшлөө гэвэл одоо яах хэвтэй юм бол. Ер нь бол ингээд алив юмд ингээд зайшгүй өөрийн ингээд эзэмшсэн мэрэгжил тэгээд мэрэгшсэн байдал айгүй чухал байдаг тийм үү? Машина яг мэрэгсэн засварчанд л аваачид засварлна үхээс биш зүгээр энгийн хүнд очиод 5-6 жил сураад мэрэгжил дээшлүүлэх юм уу олох курс хийгээд тэгжээж одоо хэдэн жил ажиллаж ээж ингээ мэрэгшээж хүнийг зөв онцлоод зөв эмчилгээ бичээд зөв чиглүүлэх энэ чадвартай болно. Тэгтэл нөгөө барайч бол яг хөдөлмөр нийгмийн халамжийн яам гэдэг те тэрнээс ингээд зөвшөөрөл авсан хэдэн ингээд барай заслын курсууд байгаа байхгүй. Тэр курсуудад нэг юм уу 2 сарын курс төгссөн нэг тийм л нөхдүүд байгаа байхгүй. Тэгээд тэд нар барай засалч гэдэг мэргэжлэр чадамжийн гэрчлэгээтэй төгсдөө. Монголынхаа одоо нэг иргэдийг ажилдаа орлоготой байлгах гэж хичээсэн тэр яамны одоо бас 100% ч бас буруу биш. Тэгэхдээ энэ нөхдүүдийг эрүүл мэндийн яам эмчилгээ хийх эрхтэй гэж хүлээн зөвшөөрдөггүй байхгүй. Эмнэлгүүдэд ажиллах эрхгүй. Тэгэхээр нөгөө тийм чадамжийн гэрчлэгээ дээр эмчилгээний барай засалч гэсэн мэрэгжилтэд төгссөн тэр хүмүүс чи яах юм? Би эмчилгээний барай засалч гэж өөртөө итгэн штэ. Тэгээд тэд нар чи эмнэлэгт ажиллаж авахгүй учраас бүгдээрээ нэг газар нэг нөх төрөслөл тэнцээ барай хийж яхав сайн барайч байхыг үүсэхгүй. Гэхдээ ихэнх харсан барайч нар муул барайч нар байдаг. Ер нь бол 6 жил за жишээ нь мэдрэлийн мэс заслын эмч гэж бодъё л да. 6 жил төгслөө. Сураа төгслөө. 2 жил мэс заслын олгох хийлээ. 1 жил мэдрэлийн мэс заслын дахиад дээшлүүлэх хийлээ. Тэгээд одоо туршлагатай эмчээд агаад 2-3 жил мэс засал хийгээд ингээ 12-3 жил боловсрч ирж сая мэдрэлийн мэс засал хийх эрхтэй болж байна та. Тэгэхээр ийм хүмүүстэй одоо зүгээр нэг 2 сарын курс төгссөн. Хичнээн 5-6 жил ажилласан ч гэсэн тийм үнийг мэдлэг чадварынх нь хувьд болол дүүцүүлэх аргагүй штэ. Бид нар зүгээр ингээд нэг өрхийн эмнэлэгт очиод шүдэ
авахуулъя гэж хэлдэггүй тийм үү? Заавал шүдний эмчэд очдог. Тэрэн шиг одоо энэ барайчид очихоор нөгөө барайч нар булчин чангаралтай байна гэж хэлдэг. Эсвэл ямар онш тавьсан тэр бол 100% баталгаатай онш биш. Барай хийлгэж байна. Тэр барайч нь одоо яах вэ? Хүний одоо ингээд нурууны бүх асуудал чинь энэ голд явж байгаа энд хөндөй дотор яваад байна да тийм үү? Энэ хөндөй дотор яваад байна. Тэгтэл энэ хөндөй дотор чинь жир өвчин сүлхийцэн байлаа гэхэд энэ нурууны голын энэ нүхэн дотор явж байгаа юмны чинь гадна талд арьс өөхөн давхар өнгөц сүлчин гүний булчин ясны дотор талд явж байгаа юмыг зөвхөн юу хийгээд одоо барай хийгээд нурууны жир өвчин сүлхийлтийг зүгээр болгох чинь эсвэл одоо булчингийн суллаад нурууны хүнд зэргийн морилтыг тэгшилчин гэдэг ойлголт бол ягаад ч байхгүй байхгүй. Тэгэхээр иргэд маань өөрсдөө одоо энэнд цензуртай хандах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо энэ хуучин мэрэгжлийн хяналтын байгууллага байсан. Одоо тэд нар чинь дүүрэгт яатсан. Гэтэ нөгөө гомдол гарахаас нааш тэр юунуудад одоо тэр газруудаа шалгалт хийдэггүй юм байна шүү дээ. Тэгээд зөвшөөрөл нь болохоор алжаал тайлах барай хийнгээ зөвшөөрөл авсан явна. Тэр барайч нар чинь бомб тавьж जैन, шивүүр хийж जैन, зүү тавьж जैन, тариа хүртэл тарьж जैन ингээд аюу олон юм хийж байгаа учраас мэдээж эмчийн дайны халдвар хамгааллаа сахих юм уу эсвэл аюулгүй эмчилгээ, чанартай эмчилгээ хийн гэсэн ойлголт бол байхгүй. Энэ хүмүүсийг ч буруутгах аргагүй. Ер нь бол манай одоо эрүүл мэндийн яам, засгийн газар энэ хөдөлмөр нийгмийн халамжийн яамны дундын үйл ойлголцол ингээд ийм харилцаа холбоотой ажилтгүйгээс болоод нэг ийм гажуудал гарчаад одоо дунд нь хичнээн олон хүн барайчид бариулсан чинь одоо нуруу зүгээр болохгүй одоо өвдөлт хүндрээд байна гэд хэлээд ингээл ирж байгаа шүү дээ. Тийм болохоор бид нар энэ асуудлыг ер нь бол цэгцлэх шаардлагатай гэд боддог. Эмчнэр тодорхой хэмжээнд үгээ хүргэдэг. Гэхдээ бидний үг бас тэр болгон бас дэше хүрэхгүй л явж байна л да. Тийм болдог бол одоо даатгалаараа л бид нар өөрчлөлмөр байхгүй гадаад ч гэсэн тийм байдаг. Өөрсдийнхөө хүссэн эмнэлэгт хувийн байна уу, улсын байна уу үйлчлүүлчдэг. Тэрэн дээр одоо ямар асуудал үүсдэг юм бол одоо яг олон жилийн турш одоо нөгөө эрүүл мэндийн тогтолцоо маань ингээд нэг жоохон тийм буруу яваалаа штэ. А дээр үед одоо социализмын үед бол нөгөө эрүүл мэнд чинь хүний өмч биш баг улсын өмч ах уу тэр хүний эрүүл мэндийг хариуцах ажлыг эмч хариуцдаг байсан. Тэр үеийн хүмүүс нь ч дуусаагүй тэр сэтгэл юм ч ингээ үргэлжлээд яваад байна. Тэгтэл нөгөө одоо улаан тэр үед одоо яг социализмын үед Улаанбаатарт нэг 500 мянган орчим хүн л амьдардаг байсан. Одоо тэгсэн чи яаж байна? Бараг сая 500-аас дээш хүн амьдарч байна тийм үү. Нөгөө хэрэгцээ шаардлага, нөгөө барилга байгууламж, нөгөө усаас ингээд төсвөөс олгож байгаа мөнгө хөрөнгө нь эрүүл мэндийн системээ хүргэж чадахгүй болохоор нөгөө улсын эмнэлгүүдэд дөнгөж юу яах төдөө нэг амьдралын ингээд тусламж үйлчилгээ үзүүлэх улсын эмнэлгийнхаа ажилчдад нэг цалингийн нөх хэмжээнд л манай даатгалын систем байгаад байгааг одоо нуух аргагүй те бид нар ингээд одоо сүүлийн үед эрүүл мэндийн даатгалын асуудлаар бид хоёр тал болоод тэнцээ чинь юм яриалаа шүү дээ. Нөгөө засгийн газрынхаа маань хүртэл Батчуугур сайд болохоор даатгалын эрүүл мэндийн даатгалын сан өргөө боллоо гэж мөнх сайхан хуучин сайд байсан. Наадах чи 25 оныхоо өрийг яатсан юмаа гэдэг ингээ бас ингээл хоёр ингээ нэг юмны хоёр талаас хоёр өөр мэдээлэл хийгээл яваад байна шүү дээ. Ер нь бол эрүүл мэндийн даатгалын систем мөнгөгүй дахиад одоо 300 гаруй хувийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжих боломжийг хаацсан юм байгаад байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд магадлан гэж нэг ажилд ордог. Дараа нь эрүүл мэндийн даатгалын сангийн сонгон шалгуулалт ордог гэдэг ингээд айгүй том асуудалтай. Тэгээд дараа нь нөгөө даатгалтай эмнэлгүүд ч гэсэн одоо тэр нэг оншийн бүлэг юу илээ нэг ингээд янз янзын юмар яг одоо үзүүлсэн тусламж үйлчилгээ гүйцэтгэлийнхаа хэмжээгээр мөнгө авч чадахгүй ихэнх нь хасагдаад байна гэсэн ийм асуудлыг их ярьдаг. Тэгээ ер нь бол тэр эрүүл мэндийн хуучин тогтолцоог зүгээр болгож чадахгүй бол бид нар даатгалаа санхүүжиж чадахгүй нь бол уулаасаа ойлгомжтой. Тэгэхээр одоо чанартай зүгээр нэг одоо барайчд очиод мөнгө өрөөд байхаас илүү чанартай эмнэлэг танддаг арай одоо эмнэлэг хичнээн муу эмчилгээ хийсэн ч барайчаас дээр л эмчилгээ хийж өгч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгж ханддаг. Тэгээд тэр хамгийн гол нь одоо даатгалын сан ойрын хэдэн жилдээ ингээд сайн болох тийм боломж нь ирээдүйн ерөөсө харагдахгүй байгаа юм чинь эрүүл мэндэ бүр илүү сайн хүн өөрөө урьдчилан сэргийлэх тал дээр айгүй сайн мэдээлэл авах хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр урьдчилан
шин сэргээлтийн талаар айгүй сайн ярьж хөөрөх тэгээд энэ хүүхдүүдэд бүр ингээд одоо тэр нэг арай ахмад үеийнхэн бол одоо мэдлэг чадвартай мэдээлэл ингээд одоо авцсан өөрсдөө шингээсэн нэмж авах магадлал жоохон бага байна да. Ийм үед одоо нөгөө өсвөр насныхныг одоо хүүхэд байгаас нь эрүүл мэндэ айгуу сайн анхаардаг, нурууныхаа эрүүл мэндийг бүр айгуу сайн анхаардаг болохын тулд нөгөө эрүүл мэндийн хичээлийг оруулах. Эрүүл мэндийн хичээлийг зүгээр нэг биологийн багш юм уу, зүгээр нэг химийн багш орчихгүй бүр мэрэгжлийн эмчнэр ордог юм уу, эсвэл эрүүл мэндийн чиглэлээр тусгай мэрэгсэн багш нар ордог. Тэр хичээлийнх нь програмд эрүүл мэндийн одоо нурууны эрүүл мэндийн хичээл ордог. Ийм байхгүй болохгүй болчиход байгаа. Одоо яг өөрийн хэлчихье гэж бодсон нэг юм байдаг байхгүй юу? Нэг удаа би нэг хөдөө явжлаа. Нэг нурууны өвцөн хүн надад үзүүлэхгүй юу. За тэгээд би тэр суманд очиод ажиллаж байсан. Тэгээд тэр хүн нурууны өвцөн хүн бүр ингээд айгүй хэцүү байна бүр ингээд өвдөд болтгоо гэд ингээд та тэгээд ингээд нуруунда жаахан юу хийлгээ, эмчилгээ хийлгээ. Дээрээс нь таны одоо ингээд даралцчих гэсэд байгаа юм чинь та их цус өтгөрөлтэй эдэр байгаа юм чинь бас нэг ингээд жоохон цус шингэлэх им эдэр уугаад бас нэг ганц нэг тариа тусал эдэр хийлгээрээ гэд ингээд зөвлөгөө өгсөн чинь нөгөө хүмүүс маань эмчи заастаа нэг одоо наатан болох гэж байна. Ямар ч боломж байхгүй байна. Юу яая. Би дараа болъё гэд ингээд яваад өгөхгүй юу. Тэгсэн чинь хэд 2-3 хоногийн дараа би аптек тарахаар нь эмээ авч явах гэж байна гэсэн чинь үгүй яг морь уралдах гад мориндоо тусал авч хийх гээд явж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл тэр морь хичнээн чухал тэрийг хэлдэн уралдуулах тэр хүний хэдий гол зорилго бахархалч гэсэн хичнээн сайн хурдан морь өөрийнх нь эрүүл мэндтэй яаж зөвлөх вэ те. Манайхан ингээд ямар ч насныхаа ингээд өөрийнхөө эрүүл мэндийг дандаа ажилласаа юм уу юмнасаа хоошин татдаг. Машин дуу оронгууд үзүүлдэг хүн өөрийнх нь одоо өөрийг нь машин гэж төсөөлөл өөрийнх нь одоо эдэ ингээд дуу орчод байна шүү дээ тэр өвдөд байгаа гэдэг чинь. Тэгэхээр дэмчид тандаагүй 5-6 жил болцсон л байдаг. Тэгэхээр ерөөсө нурууны эрүүл мэнд гэдэг чинь айгүй чухал юм. Ерөөсө эрүүл мэнд гэдэг чинь чухал юм. Тэгэхээр багавтар нурууны өвдөлтүүд баг багтаа дөнгөж жоохон чилж өвддөг. Тэр өвдөлттэй үед нь л эмчид хандаад нуруугаа эрүүл одоо хятад гэхэд бүр эрүүл хүнд зориулсан 700-800 ортооч гэлөө бүр эрүүл хүнд зориулсан айгүй том эмнэлэг байна гинэ. Эрүүл хүн өөрийгөө эрүүл гэж бодсон хүмүүс очоо шинжилгээ өгөөд тэгээд баг зэргийн юмдаа эмчилгээ хийдэг. Бүр эсвэл бүр эрүүл байхын тулд эмчилгээ хийдэг. Тэр чигээрээ. Тий эрүүл чигээрээ байхын тулд эмчилгээ хийлэгдэг юм байна. Тэгсэн чинь манай монголчууд шал эсэргээр өвдөө зөндөө удаа явцсан хэрнээ эмнэлэг тандахгүй байжгаад өндөрсөн хойноотдаг. Энэ л сэтгэлгээг бид нар хасъя. Эрүүл мэндэ одоо хамгийн чухал болж тооцдог юм байяа л гэж би та бүхэнд хэлмээр сануулмаар байна. За баярлалаа. За баярлалаа.